Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За, бид өмнөх хичээлээр мэндчилгээг хэрхэн ямар бүтэцтэй байдаг, мөн ямар мэндчилгээг хэрхэн бичих бүтэцтэй танилцсан байгаа. За тэгвэл өнөөдрийн хичээлээр бүгдээрээ бүтцийн дагуу мэндчилгээ бичиж сурнаа. За хүүхдүүд та бүхэн багш нь өмнөх хичээлийн төгсгөлд сануулсан Монгол хэлний ном дэвтэр мөн амдруулжин өнгийн цаас хайж цавууга бэлдсэн бах. За мөн хажууд нь бусад өнгийн цаасаа ч гэсэн тавиад бэлдсэн байгаараа хүүхдүүдээ. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг эхлүүлцгээе. Багштайгаа хамтраад өнөөдрийн сар өдрөө сэдвтэйгээ тавья. Дугаар сарын 13. За хичээлийн сэдв бүтцийн дагуу мэндчилгээ бичих. Бүтцийн дагуу мэндчилгээ бичих. За. Сэдвээ тавьсан бол багш руугаа анхаарлаа хандуулаарай. За бид өмнөх хичээл дээр мэндчилгээг бичихтэй мөн уншихдаа ямар бүтц 3 хэсгээс бүтдэг гэж ярилцлаа хүүхдүүдээ. Эргээд нэг саний. За, мэндчилгээ маань эхлэл, гол, төгсгөл гэсэн 3 хэсэгтэй байгаа. За хүүхдүүд та бүхэн хичээлээ сэргэн санахын тулд сэдвийнхаа доор эхлэл, гол, төгсгөл гэсэн 3 үгээ зайтай бичье. За багштайгаа хамт бичээрэй. Эхлэл, гол, төгсгөл. За, багшаа бичсэн шиг зайтай 3 үгээ бичье. За хүүхдүүдээ эхлэл хэсэгт юу бичдэг вүлээ? За эхлэл хэсэгт бол хинт зориулж бичихээ боддог байгаа тийм ээ. За эхлэл хэсэгт мөн хичээлээ сэргэн санаад эхлэл хэсэгт хинт бичдэг. За тэгвэл гол хэсэгт юуг анхаардаг вүлээ? Гол хэсэгт яагаад юуны учир мэндчилгээ бичих болсон бэ гэдгээ тодорхойлно. Өөрөө тэрийгээ сайн бодох хэрэгтэй тийм үү хүүхдүүдээ. Тэгэхээр яагаад мэндчилгээ бичих болсон бэ? Яагаад мэндчилгээ бичиж байгаагийн учир гол хэсэгт гарч ирнэ. За тэгвэл төгсгөл хэсэгт юу бичдэг вэ хүүхдүүдээ? За мэдээж хин нэгэнд мэндчилгээ бичихтэй тухайн мэндчилгээ хинээс хинд очиж байгаа гэдэг нь тодорхой байх ёстой. Хэрв нэрээ бичгүйгээр мэндчилгээ бичих юм бол тухайн мэндчилгээг авсан хүн хинд баярлаж хинд талархснаа илэрхийлэхээ мэдгүй болно шүү дээ хүүхдүүдээ. Тэгэхээр төгсгөл хэсэгт бичсэн хүний нэрээ бичнэ. За нэрээ бичснийхаа дараа юу бичдэг вүлээ? Нэрээ бичсэн дараа он, сар, өдөр. За эдгээрийг бичдэг. За мэндчилгээ уншихдаа эхлэл, гол, төгсгөл хэсгээ анзаарч уншина. Энэ мэндчилгээ хинд зориулагдаад байгаа юм. Яагаад бичсэн? Мөн хинээс вэ гэдэг нь энэ зүйл
3 хэсгээс тодорхой харагдана. За хүүхдүүд та бүхэн одоо багш руугаа анхаарад мэдчилгээг уншихдаа энэ алхмуудаар уншдаг бол одоо бичгийн тулд ямар алхам баримталтгийг хамтдаа харцгаая. За мэдчилгээ бичгийн тулд эхлээд зорилгоо тодорхойлно. Зорилго тодорхойлно гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр би яагаад мэдчилгээ бичих болсон юм? Мөн би хэнд мэдчилгээ бичих юм? Бичих гэж байгаа хүнээ бодно. Үүний дараа мэдчилгээ бичсэн хүний нэр байх хэрэгтэй. За, дараа нь юу вэ хүүхдүүд? Дараа нь тухайн мэдчилгээ бичсэн он сар өдөр. За тэгвэл мэдчилгээг бичихтэй мөн 2 алхам энэ дэр маань нэмэгддэг байна. Тэгэхээр тухайн мэдчилгээгээ бичээд уншаад үзэхээр бас нэг үг нэмээр ч юм уу эсвэл ганц нэгэн үгийн алдаа гаргасан ч юм уу хэрвээ тийм тохиолдол гарах юм бол тэрийг сайжруулад тухайн бичсэн мэдчилгээн дээр засдаг байна. Тэгээд зассан мэдчилгээгээ дахиж цэвэр нэмбай бичиж эцсийн байдлаар мэдчилгээ маань гарч ирдэг. Тэгэхээр хүүхдүүд та бүхэн одоо мэдчилгээ бичихтэй зорилгоо тодорхойлоод хэнд бичгээ бодоод мөн бичсэн бол нэрээ бичих нь байна, он сар өдрөө бичих нь байна. Түүний дараа мэдчилгээгээ сайжруулна. Сайжруулахдаа тухайн алдаа гаргасан хэсгээ хянаад түүнийг цэвэр нэмбай дахиж бичдэг байна. За ингээд бидний өнөөдрийн хичээлд Чимгээ охин нэгэн мэдчилгээ ирүүлсэн байгаа. Чимгээ охин анх удаа мэдчилгээ бичиж байгаа учраас биднээс зөвлөгөө авахыг хүссэн. Тэгэхээр Чимгээ охины мэдчилгээг уншаад энэ алхмын дагуу бичиж өгөөе гэдгийг хамтран харъя. Чимгээ охин маань тухайн мэдчилгээгээ бичихтэй зорилгоо тодорхойлж чадсан болов? Тэр цэргийн баярын мэнд хүргэж байгаа учраас тухайн охин маань зорилгоо тодорхойлжээ. Мөн хэнд бичсэн байна? Чимгээ охин аавдаа бичжээ. Тэгэхээр хэн зориулж бичсэн тодорхой байна. За, мэдчилгээ бичсэн хүн маань нэрээ бичсэн байна. Охин Чимгээ гэсэн байна. Тэгэхээр энэ алхмыг хийжээ. Мөн тухайн өдрийн он сар өдрөө тавьж. Одоо тэгвэл Чимгээ охины маань мэдчилгээнд сайжруулах зүйл байна уу хүүхдүүд ээ? За, хайрт аавдаа цэргийн баярын мэнд хүргэе гэж бичсэн байна. За, хэдүүлээ хамтдаа сайжруулах зүйл байгаа эсхийг ажиглаад мэдээж сайжруулсан бол түүнийг эцэслэн бичнэ. За, тэгвэл мэдчилгээг бичихтэй ашигладаг үгнүүд байдаг байна. Одоо тэр үгнүүдийг багш та бүхэнд танилцуулъя. Анхааралтай ажиглаад сайн сонсож аваарай. За, багшаа энд бичих оронд хүүхдүүд та бүхэн Чимгээ охины мэдчилгээг дэвтэртээ бичээд аваарай. За хүүхдүүд ямар үг ашиглаж мэдчилгээ бичдэг вэ гэхээр баярын мэнд, өдрийн мэнд, за мөн аз жаргал, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсье гэж мэдчилгээг бичдэг байна. За тэгвэл мэдчилгээг бичихтэй ашигладаг үгнүүдийг сая харлаа. Тэгвэл одоо Чимгээ охины маань мэдчилгээг сайжруулахын тулд цөмөрөө ямар үгийг нэмж бичвэл Чимгээ охины мэдчилгээ илүү тодорхой, гоё болохыг хамтдаа хийж үзье. За энэ хөө Чимгээ охины мэдчилгээ байгаа. За Чимгээ охины мэдчилгээг хамтдаа сайжруулах хүсэлтэй байгаа гэж багш нь бодоод хайрт аавдаа цэргийн баярын мэнд хүргэж гэд багш нь дуусгасан байгаа.
Тэгвэл одоо эндээсээ хэдүүлээ нөгөө ашигладаг үгнүүдээсээ бичиж нааж үзье. За, Чимгээ охин маань баярын мэндийг хүргэсэн байгаа. Чимгээ охин баярын мэнд хүргэсэн байгаа учраас баярын мэнд гэдэг үгийг энд хэдүүлээ ашиглахгүйгээр үлдээе. Мөн өдрийн мэнд гэдэг үг маань тухайн мэндчилгээнд төдийлөн шаардлагатай үг биш байгаа учраас мөн хойно нь үлдээе. За, ажлын амжилт гэдэг үг маань за энэ баяр болж байгаа учраас ажлын амжилт хүссэн мэндчилгээ биш юм аа гэж үзээд ажлын амжилт хүсье гэдэг үгийг мөн үлдээе. За тэгвэл хүүхдүүдээ аз жаргал гэдэг үг маань энэхүү мэндчилгээнд орох юм бол илүү тохиромжтой гэж багш нь үзэж байна. За мөн эрүүл энх аавда баяр хүргэж байгаа, баярын мэнд хүргэж байгаа учраас эрүүл энх гэдэг үг аавда эрүүл энхийг хүсвэл мөн тохиромжтой үг юм уу гэж багш нь үзэж байна. За сайн сайхныг хүсье гэдэг үг энэ мэндчилгээнд орвол тохирох болов хүүхдүүдээ. За багш нь бол тохирно гэж үзэж байна. За ингээд багштайгаа хамтраад орлуулсан үгнүүдээр мэндчилгээг нэг уншаад үзье. За бид сая тухайн мэндчилгээгээ яасан бэ хүүхдүүдээ? Сайжрууллаа. Тухайн мэндчилгээгээ бид сайжрууллаа. Чимгээ охин маань аавда түрүүн баярын мэнд хүргэе гэж бичсэн бол одоо ингээ мэндчилгээгээ уншаад харахаар аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэж байна. За тэгвэл Чимгээ охины маань бичсэн мэндчилгээ ийм болж байгаа юм байна. За тэгэхээр бид Чимгээ охиныхоо мэндчилгээг сайжруулсан байгаа. Түүнийг эцэслэн бичлээ. За одоо эцэслэн бичсэн мэндчилгээг хамтдаа дахин нэг уншъя. За мэндчилгээ. Хайрт аавда цэргийн баярын мэнд хүргэж аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсье. Охин Чимгээ 2020 оны 3 дугаар сарын 13 гэсэн ийм сайхан мэндчилгээг хүүхдүүд та бүхэн багштайгаа хамтраад Чимгээ охины анх бичсэн мэндчилгээг сайжруулж эцэслэн бичиж чадлаа. За одоо хүүхдүүдээ Чимгээ охиныхоо энэхүү сайхан мэндчилгээнд хамтдаа тогтоо хий. За тэрхүү тогтоог хүүхдүүд та бүхэн өөрийн чин сэтгэлээ бичсэн мэндчилгээгээ хийж болно. За хамтдаа мэндчилгээгээ хийцгээе. Тогтоогоо хийхийн тулд амд рүүлжин цаас, цавуу, хайч, за тэгээ бусад өнгийн цаасаа ойрхон бэлдээд байж гараа. За хамтдаа тогтоогоо хийцгээе. За хүүхдүүд та бүхэн амд рүүлжин цаасаа ширээн дээрээ ийм хэлбэрээр бэлдээ тавиарай. За одоо өмнөх хичээл дээр мөн та бүхэн заасан тэгш хэм гэсэн хичээлээ бодоод цаасаа тэнцүү нуглаарай. За тэнцүү нуглахдаа энэ хоёр хушууг яг нийлүүлж барих юм бол цаас нь тэгшхэн болж нуглагдаж өгнө. За ингээд арын маш сайн дараад өгөөрэй. За хүүхдүүд эхний байдлаар мэндчилгээний маань эхний нуглаас. За тэгвэл дараагийн нуглаас цаасаа дэлгэлээ. За цаасаа дэлгэнгууд цаас маань ийм нуглаас үүсэж байгаа. За тэгвэл хүүхдүүд та бүхэн энэ нуглаасны энтлийн буланг яг энэ голын зураасан дээр авчиад нөгөө талын дараад өгье. За тэгэхээр эхний хоёр дахь нуглаас ингэж гарч ирж байгаа. За тэгвэл мөн нөгөө нугасныхаа яг эсрэг тал руу нь харуулад мөн хоёр үзүүрийг нь нийлүүлж хад арын дарлаа. За гурав дахь нуглаас нөгөө цаас маань ийм болсон. Ийм нуглаас үсэж байгаа. За хүүхдүүдээ үссэн үү? За тэгвэл одоо цаасаа ийм хэлбэрээр бариад одоо энэ булангаа нөгөө хоёр булантайгаа нийлүүлж өгнө.
За нийлүүллээ. За тэгэнгүүт ингэж харагдах ёстой. За одоо тэгвэл дөрөв дэх нугалаасаа харъя. Нөгөө нугалагдсан хэсгээ өөрийнхөө эсрэг талд гаргаад одоо нөгөө нугалаагүй нэг хушуу байгаа. Тэрийгээ одоо бүр дээш нь энэ хоёр үзүүрээсээ илүү гаргаад энэ дээдлийн зураасан дээр авцарж нугалах нь шүү хөөтөдөө. За одоо ингэхээр нөгөө нугалагдаагүй байсан хушуу маань энэ дээр ирж байгаа. За ингэж нугалаас маань харагдах ёстой. За энэ нугалаасаа маш сайн ажиглаад аваарай хүүхдүүдээ. За бид цавууг хизээ ашиглах вэ гэхээр одоо энэ маань ингээд 50-аар тэнийгээд байна. Одоо ингээд тэнийглэхгүй тулд цавуугаараа энэ хоёрыг хоёр талд нь энэ хоёр дээрээ цавуугаа түрхэд наагаад өгч байгаа. За бидний тогтоо ерөөхдөө ингээд бэлэн боллоо. За энэ дээр байгаа үзүүрийг хүүхдүүд та бүхэн уцаагаад энэ булангийг ингээд нуглаад орхичиж болно. За энэ маань яах вэ гэхээр одоо энэ дээрээс орж ирж байгаа. Энэ. За ингээд бидний тогтоо бэлэн боллоо. За хүүхдүүд та бүхэн энэ ард тал дээр тогтойгоо чимэглэх боломжтой. За хэрхэн яаж чимгэлдэг талаар багш нь маш амархан нэг цэцэг хийх арга зааж өгье. За хамтдаа цэцэг хийхин тулд хүүхдүүд та бүхэн энийг дагаж хийхгүй юм шүү. Зүгээр багшигаа хийх явцыг зүгээр ажиглаад сайн хараад хичээлийн дараа гэрийнхэнтэйгээ хамт хийж үзээрэй. Багш нь зөвхөн аргыг нь л зааж өгнө. За хүүхдүүд багшийн гарт жижиг амдруулжин цаас байна. За тэгвэл амдруулжин цаасаараа цэцгээ хэрхэн хийдэг вэ гэхээр тэгш хэмээрээ нугаллаа. Мөн нуглаасаа дахиад яг өмнөх нуглаас шигээ тэгш хэмээрээ дахиад нэг нуглая. За 2 дахь нуглаас 3 дахь нуглаас мөн л саяны нуглаасын дагуу нуглаа. За ингээд 3 нуглаад хүүхдүүд та бүхэн битүү талаас нь барьж байгаад хайчаа бариад аюулгүй ажиллагааны дүрмээ санаад болгоомжтой хайчлаарай. За багшийнх нь хайчилсан цэцэгний хайчилбарыг нь за багшийнх нь өмнө байгаа цэцэг ийм дундаа нүхтэй харагдаж байна. Тэр нүхийг хэрхэн хийдэг вэ гэхээр энэ үзүүрийг нь хайчилчдаг байна. За одоо цэцгээ дэлгэж харъя. За цэцгээ дэлгээд харахаар дундаа нүхтэй цэцэг байгаа. За энэ хүү цэцгээ бөмбөр болгоё гэж үзэх юм бол нэг энэ нуглаасын зураасын дагуу голоо хүртэл хайчиллаа. За энэ маань ингээд салаад ирж байгаа. За нэг дэлбэн дээр нь цаваа түрхлээ. Нөгөө дэлбэг авцраад давхарлаж наалаа. За ингээд цэцэг маань бөмбөр цэцэг болж харагдах нэ. За энэ мэдчилгээгээ чимэж болох юм шүү хүүхдүүдээ. За мэдчилгээнийхээ дутууг ингэж чимээд мэдчилгээгээ хийгээд гэр бүлийнхэндээ найз нөхдөд өөр багштай байж болно. Хинт мэдчилгээ бичгийг хүсэж байгаа вэ гэдгээ та бүхэн бодоод одоо өөрсдөө мэдчилгээ бичиж үзье. За хүүхдүүд та бүхэн дэлгэцэн дээр байгаа загварын дагуу мэдчилгээгээ бичээрэй. За мэдчилгээгээ бичихдээ хинт бичиж болох вэ гэдгийг хүүхдүүд та бүхэн өөрсдөө бодож бичнэ. Гэр бүл, найз нөхөд мөн багштай бичиж болно. За хүүхдүүд та бүхэнд сануулхад гэрээсээ гарахдаа амны хаалтаа сайн зүүж гараа тогтмол угааж байхыг багш нь зөвлөж байна. За ингээд хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.